Одон төсөвөх тавтай морил өдрийн чуулган нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За энэ дугаараар бид нэр 1902 оны Нобелийн шагналын талаар ярина. Амраах маань инх тайвны шагналыг танилцуулдаг. За өдрийн мэнд Амраах. Өдрийн мэндэ. За одоо 1902 оны Нобелийн инх тайвны шагнал бол ер нь бол олон янзын одоо ихтгэл зүйрүүдээр ингээд Нобелийн шагналыг олгож байгаа шүү дээ. Энэ бол одоо алтар нэр, хувь хүний үзэл одоо тэр одоо энэ байр суурь гэхээсээ илүү байгууллага, институц гэдэг зүйлийг үнэлж байгаа юм. Нэг хүн бол нэг удаа гарч ирээд одоо Феникс шиг ингээд бадран мандаад бурхан шиг өгөж болно тий. Тэгвэл тэрэн шиг үеийн үед хүмүүс үүсэн гарч чаддаг систем буюу институцийг үүсгэх гэдэг бол өөрөө маш том архитекторын үйл ажиллагаа байхгүй. Тэгээд одоо 1902 оны шийдвэрийн бас хамгийн сонирхолтой нууц нь болохоор ялагчдыг нэрлсэн нэр биш. Харин тэдний хэрхэн явсан явдал нэг хүсвэн гэдэг. Яаж гэхээр Шведийн парламентын одоо тэр сонгуульд шалгаруулах комисс хороо Уильям Рандал Кремер, Берта фон Зютнер нарт юу өгч ирсэн байхгүй шагналыг. Үндсэн сонголтод тэднэр байсан. Хоёр маш том хүчтэй хувь хүн. Тэгснээр нөөц хөлбөрөөр одоо дэвшүүлсэн Альберт Гобо, Эли Дюкомон гэдэг хоёр хүнд хуваа өгөх саналыг дахин гаргасан. Нобелийн шагналын одоо Норвегийн Нобелийн хороо яг тэр нөөц хөлбөрийг сонгосон байна. Нобелийн шагналын инх тайвны шагнал 2 жилдээ олгохдоо дэлхийд танигдсан зохиолч, парламентч, элтгэгч, хаад, ноёд одоо язгууртан хүртэл байгаа шүү дээ энэ төр. Нөө хүмүүс нэрийн төвшүүлдэг учраас хилцдэг. Тэгтэл одоо жишээлбэл бас Оросын эзэн хаамаа хүртэл явж удаа шүү дотор нь. Инх тайвны хөдөлгөөний өдөр тутмын одоо тэр арын галтгоог ажилуулж исэн 2 швейцар хүнийг онцолж өгсөн гэсэн. Нэг нь болохоор Эли Дюкомон болохоор Бернийн инх тайвны товчоог ууггүй чадварлаг удирснийхэн төлөө нөгөөх нь болохоор Шарл Альбер Гобо парламент хоорондын холбоог туйлын прагматик байдлаар зүгээр нэг юм лонсон биш прагматик ингээд ажилдаг маягаар зохион байгуулсан төлөө тэнцэн олж болгосон. Нэг нь одоо айгүй ингээнэр бол иргэний нийгмийн инх тайвны байгууллага, нөгөөх нь сонгогдсон хууль ёсны байгууллага болох парламентын хууль тогтоогчдыг хооронд холбосон юм хоёр том үйл ажиллагаа. Нэг нь сайн дурын иргэний үйл ажиллагааг дэмждэг одоо инх тайвны байгууллага. Хороо нөгөөд нь болохоор хүссэн үсээгүй инх тайван хүн бусдын сайн сайхны төлөө ажиллах ёстой парламентын гишүүдийг хооронд нэвцэлдүүлж хамгийн үр дүнтэйгээр ажиллаж чинь 9 шидийн амбицтай улс төрчүүд юм байна шүү дээ. Тэгээд аль нь нэг нь болохоор аюу хэврэг за тэгвэл болчихлоо гэдэг тийм сайн дурын байгууллага. Нөгөөх нь эрхээ үүргээр хүлээлгдсэн хариуцлагатай мөртлөө өөр гэсэн үзэл бодлоор юмд ханддаг, амбицэнд илтгэх гэсэн юм хоёр өөр төрөлийн хоёр нэмэх хасагдсан нэгт шагналын гэсэн бол тарж байгаа. Яг Эли Дюкомон гэдэг хүн бол одоо 1833 онд Женевт цагчны гэрт төлөвлөрсөн. Гэхдээ тэр одоо цагчин гэдэг мэргэжил дээр илүү анхаараагүй 9 шидийн ажил хийж байсан. Багшилж байсан байна, сэтгүүлч байсан байна, лекц уншиж байсан, бизнесийн байгууллагын удирдах халамжлалт хийж байсан. Түүний нэр хүнд нь одоо нэрийг түүхэнд одоо үлдээсэн гол үйл явдал нь бол 1867 онд ч одоо ойролцоогоор 35 жилийн дараа тэр хүний үйлдэл одоо үнэлсэн байна шүү дээ. Тэгэхээр 1867 онд инх тайвны хөдөлгөөн байсан. Энэ инх тайван ба эрх чөлөөний хөдөлгөөнийг байгуулахад оролцож олон улсын маргааныг дайн бус арбитр гэрээ байнгын хэлцээрийн дамжуулж шийдэж байхыг тууштай сурчилж ирсэн 35 жилийн одоо үйл хэргийн төлөө өгсөн гэсэн. 1890 онд Берн хотод байгуулагдсан олон улсын инх тайвны байгууллагын байнгын орооны хүнд ачааг Дюкомон бараг цалингүйгээр өгсөн. 10 хэдэн жил цалин авахгүйгээр. Товчон олон улсын хэмжээнд гаргасан инх тайвны нийгэмлэг бусад ижил төрлийн Монголын инх тайвны нийгэмлэг ч юм ийм зүйлүүдийн аягүй сайн гагнаас холбоосон байсан. Дюкомон их хурлын одоо хөтөлбөрөө өөрөө бэлддэг. Тогтоолыг хэвлүүлж улс орон бүрийн идэвхтнүүдтэй захидлаар харилцаж тэдэртэй тэр тогтоолын төслийг илгээж хэлэлцүүл саналын асуудаг тийм ээ. Маргаан таслах арбитрийн санааг нэг удаагийн уриалгаар биш хэрэгжих боломжтой бодлого болгохыг зорьсон. Ингээд Нобелийн хороо түүнийг сүртэй нэг үйл явдлаар биш олон жилийн туршид тасралтгүй хийсэн dedication гэж хэлдэг цөхрөлтгүй үйл орлогын төлөө тэрнийг төлөө зохион байгуулсан хичээл зүтгэлийн төлөө өгсөн гэсэн. Энэ нь одоо цаад агуулгаар өгөх инх тайвны хөдөлгөөн гэдэг зүйл ямар их одоо тийм хүнд зүйл, арын алба гэж ямар үнэтэй зүйлүүдийг тэр хүнээр дамжуулж одоо үнэлсэн гэсэн юм байна. Хуралд хүн дуудаж ирүүлэх, саналын нэгтгэх, тогтоолыг олон хэлээр түгээгээд холбоотын хооронд мэдээллийг дамжуулахгүй бол хамгийн сайхан өрөө яриа болвол зүгээр цаасан дээр л үлдчихэж байгаа шүү дээ. Тэрийг яг жинхэнэ прагматик бодиттойгоор хэрэгжүүлсэн гэсэн утгаараа. Альберт Горо нь болохоор парламентчдыг нэг ширээнд суулгасан
одоо администратор гэдэг. Яг жинхэнэ одоо ширээний яар цудаг жинхэнэ нэг алтан гонцон цудаг. Шарл Альбер Гоббон 1843 онд одоо Швейцарын Берн хотод одоо Трамилан төрж хуульч улс төрж боловсролын салбарт одоо тэргүүлэх чиглэлийн ажил хийжсэн. Их тайвны үйлсийн гол талбар нь 1889 оноос улс үндэс цөөрөө тавьсан парламент хоорондын холбоо. Гоббон 1892-оос 1909 оны хооронд тус байгууллагын ерөнхий нэрэмжчнээр ажиллаж өөр орны парламентын гишүүдийг тогтмол уулздаг тэр хөдөлгүүрийг санаачилж олон улсын маргаан зэвсэг хураах, арбитрийн асуудлыг хэлэлцэх институтийн тогтолцоог хэрэгжүүлсэн. Асуудал гарвал зодолтоод авах биш. Ярилцъя гэдэг тэр юмыг одоо хүмүүс хүчээр шийдэх гэдэг ах биш. Ярилцъя гэдэг тэр одоо чи бүтээн behavior change байхгүй. Зан төлөвийн өөрчлөлтийг хийж байгаа. Юм л бол сэлэм гаргаж буцдаг байсан хүмүүсийг юмаа ярддаг болгож хувирнууд чинь ямар том одоо шилжилт хэлээ те. Энэ одоо behavior change гэдэг энэ зүйлийг институтийн түвшинд бэхжүүлж хийсэн учраас энэ шагналыг авч байгаа. Нобелийн албан ёсны тодорхойлолт нь түүнийг туйлын практик тийм удирдлагаар хангаж байсан гэдгийг онцлсан санамсруу зүйл огт биш гэж. Гоббон их тайвныг зөвхөн уриалах биш. Төлөөлөгчдийн жагсаалтыг гаргаад баг хурлын дэгийг тогтоогоод хин ярих юм, хэдэн минут ярих юм, ямар үед ярих юм, хинийх нь одоо үдийн саналыг яаж дэмжих юм, яаж зарим саналууд нь дэмжигдэхгүй байх ёстой гэдэг энэ дэгийг тогтооод улс төрийн өөр байр суурьтай хүмүүсийн хооронд яаж бүтээлчээр хоорондоо аргументуудаа тий өөрийн гаргасан дэвшүүлсэн саналуудаа ярилцаж ойлгуулж бие бинийгэд нөлөөлөх одоо тэр үйл явцыг одоо механизм болгож хувирах тэр механизмын энжинийг л бүтээсэн гэсэн хөдөлгүүрийг. Өнөөгийн олон талт парламентын дипломат ажиллагааны ихэнх үеийн загвар бол түүний энэ бүтээсэн зүйл байна. Яг тэгж харагдлаа. Дюкмон 1906 нас ороход Гоббо олон улсын их тайвны товчоор удирдлагыг давхар ачиж явсан. Энэ хоёр үний одоо Дюкмон бол эрт нас орсон байж арай өмнө. Гоббо нь цаашаа өөрийнхөө ажлыг хийхээс гадна их тайвны товчооныхоо удирдлагыг давхар хариуцж явсан. Ингэснээр тэр парламент болон олон нийтийн их тайвны хөдөлгөөнийг нэг хүн дангаараа зангидж ажиллаж исэн ховорхон тохиолдлын нэг шүүж. Сонирхолтой Дюкмоны удирж байсан товчоо өөрөө 1910-д их тайвны шагнал хүртсэн. Яг л заримдаа байгууллагад өгж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 1902 оны шагнал зөвхөн хоёр хүнийг ус хожим биедан шагнадах байгууллагын чадварыг өрчилж үнэлж өгчүүлсэн байна гэсэн үг. Одоо энэ одоо нэг шагналд багтсан хоёр өөр их тайвны машин байдаг байхгүй. Хоёр өөр мотор ажиллаж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ ажиллахаар тэр юм шиг яг ингээд хосолж ажилтдаг гэсэн. За энэ дээр их сонин зүйл байгаа юу гэхээр Нобелийн шагналын Альбисны архивт 1902 онд их тайвны шагналыг 105 хүн нэр дэвшүүлж явсан. Одоо тэгэхээр 105 өөр хүн гэсэн үг биш шүү. 105 санал ирсэн. Зарим нь одоо жишээлбэл нэг бичигт хидэн нэр үндсэн болон нөөц хувилбараар ингээд санал болгодгоо гэсэн үг. Шагнал хуваах санал гарсан тохиолдолч бий. Гэхдээ архивын давтамж одоо энэ зүйлээс харах юм бол Берто фон Зутнер гэдэг эмэгтэй байна. Энэ эмэгтэй бол Австри Унгарын эзэнт гүрний гаралтай их тайвны төлөв их тэмцэгч эмэгтэй. Энэ бол энэ хүний саналыг энэ хүний дэвшүүлье гэдгийг 16 нэр дэвшилтээр олж ирсэн. Эри Дюкмон 9, Альберт Гоббо 6, Уильям Рандал Кремер 5. Энэ Кремер чинь өмнөх Нобелийн шагналтантай Английн Британий парламентч талаас нь хамтарч ажиллаж байсан юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ үеийн ингээ хүмүүс яг дээр доороо ороод аюу үйл хэрэгээрээ бас нөлөөл юу одоо тийм оруулсан үйл хэргийнхэн төлөө шагнал авч ирсэн бол таарах нь. Тэгээ энэ бол одоо сонирхолтой одоо жишээнүүд дотроос бусад содон өрсөлдөгч нар авсан байдаг. Жишээлбэл Лев Толстой. Германы төвчл Маркс Лемон түүнийг хожим үеийн философи шашны бүтээлүүдээр инх тайван милитаризмын эсрэг үзлийг түгээсэн хэмээн нэр дэвшүүлж ирсэн байна. Толстой 1902 онд инх тайвны төдийг утга зохиолын шагналд нэр дэвсэн ч аль алийг авч чадаагүй. За одоо Рандал Кремер бол ойлгомжтой. Фредерик Пасситай хамт их төлсөн арбитрийн төлөө олон жил тэмцсэн Британий хуульч байгаа тийм ээ. За ингээ хоёр байгуул орж ирж байгаа. Олон улсын эрх зүйн хүрээлэл. Олон улсын эрх зүйг шинжлэх ухаан дүрм журам болгон хөгжүүлэх зорилготой байгуулга байсан. Олон улсын инх тайвны байнгын товчоо Дюкмоны удирж исэн байгууллага өөрөө орж ирсэн байна. За тэгээд Эрнесто Теодоро Монетто гэдэг Италийн сэтгүүлч одоо Ахмад Дайчин Монетто милитаризмын эсрэг ялангуяа тэр цэрэг зэвсгийн төлөөх тэр хөөцөлтөөний эсрэг нэр дэвшиж өөрөө 1907 онд шагналтан болж исэн байгаа шүү. Ингээд их сонин хүмүүс орж ирсэн байх шүү. Тэгээд ер нь бол одоо яг энэ үеэрс нэг юмыг зөвөр яг дархлаалж үзсэн юм хөр инх тайвны төлөө тэмцсэн хувь хүн од хүмүүсийг биш системийн инженерүүдийг шагнаснараа энэ удаагийн инх тайвны шагналын хамгийн онцгой хэсэг харагдаж байна. Яг тэгээд байна л та. Одоо бидний өнөөгийн
одоо төвшөнд авч үзэх юм бол аль хэдийн хүн ингэх ёстой юм шиг л юмнуудыг яриад байгаа байхгүй юу? Гэтэл 1-2 оны шагналуудыг харахаар дөнгөж лин систем рүү шилжиж байгаа тэр үеийг л харуулад байна шүү дээ. Ингэчүүл дээрстэй тийг ойлгуулах гэж маш одоо шар махандаа хатсан байхгүй. Тэрний чинь цаана нь үе үеийн хаан хүүнэр дайн хийхэд бэлэн хүмүүс явж байгаа шүү дээ. Харин тийм энэ үеэс өмнө бүгдээрээ л зэрлэг шах хүмүүс гэж. Тэгэд одоо буудвал бууд чи дүгэл хүртэл шүү дээ. Тийм шүү дээ. Чи тэр эрүүл ухаанаар маргалдаад зөв логикийн төлөө ярилцахгүй буудал алчи. Тэгээ миний зүйл болно шүү дээ. Эдгээр хүмүүсийн тархинд ийм үрийг суулгана гэдэг чинь асар том зүйл. Тийм. За баярлалаа амраах. За баярлалаа. Сайн байцгаана уу. За тэгэхээр одоо Урнапит хоёрын маань танилцуулах сэдв бол хоёр дахь түүхэнд хоёр дахь Нобель те физикийн шинжилгээ ухааны түүхэнд хоёр дахь Нобелийн шагналт буюу 1902 оны Нобелийн шагналын тухай ярилцсан. За тэгэхээр 1901 оны Нобелийн шагнал рентген гэдэг хүнд өгсөн гэсэн шүү дээ. Нөгөө эмнэлэгт бид нар хамгийн их хардаг тийм. Манай монголчууд бол бүр яг нэрээр нь мэддэг болсон. Тэр эрдэмтэд рентген цэцэрэг буюу X цэцэргийг нээснийхэн төлөө Нобелийн шагналыг өгсөн байгаа. За энэ нь өөрөө рентген гэдэг хүн тэр X цэцэргийг нээсэн. Энэ нь өөрөө хүн төрөлхтний одоо аж амьдрал ахуйд маш чухал нээлт болсон тий. Наадзах нь л одоо рентген цэцэрэг бол дайны үед маш олон хүмүүсийг хөдөлмөрийн чадвараа алдахаас нь сэргийлсэн байдаг. За үүний дараагийн жил 1902 онд өгсөн Нобелийн шагнал бол өөрөө 1901 онд өмнөх жилээ өгсөн Нобелийн шагналтайгаа ойролцоо. За гэтээ нэг юм өөр дахин зүйл шинээр нэмэгдсэн. За тэр нь юу вэ гэхээр 1901 оны Нобелийн шагнал бол зөвхөн шууд одоо туршилтын нээлтэд өгсөн байж штэ. Тэр нээлтийг нээсэн эрдэмтэнд тухайн нээлтийг туршилтаар нээгээд тэр нь ингээд хүн төрөлхтний амьдралд юм чухал нөлөө болсон юм а гэдэг утгаар нь ингээд өгцөн ба. За 2 оны Нобелийн шагнал болохоор тухайн туршилтыг хийсэн нэг эрдэмтэн байгаа. За тэр нь болохоор Питер Зиман гэдэг эрдэмтэн байгаа. Питер Зиман бол өөрөө Нидерландын эрдэмтэн. Нидерланд чинь монголоор Голланд гэдэг юм лээ. Нидерландын эрдэмтэн. Энэ эрдэмтэн бол өөрөө өнөөдөр физикийн шинжилгээ ухаанд Зиманы эффект гэж нэрлэгддэг тэр үзэгдлийг олж нээсэн. Өөрийнх нь нэрээр нэрлэлсэн. Тэр үзэгдлийг олж одоо туршилтаар олж нээснээр Нобелийн шагнал хийсэн болсон. Нобелийн шагналын нөгөө 50% нь хэнд отсон бэ гэхээр Хендрик Антон Лоренц гэдэг онлайн физикч хүнд отсон ба. За энэ Лоренц гэдэг хүн бол өөрөө бас онлайн физикийн түүхэнд маш чухал нээлтүүдийг хийж исэн маш одоо том эрдэмтдийн нэг. Тэгэхээр энэ Хендрик Антон Лоренц гэдэг онолч хүнд өгсөн. За энэ ч тэгэхээр ямар процесс болсон бэ гэдгээр их сонирхолтой. Тэр нь юу вэ гэхээр Урнапит хоёрын нөгөө өнгөрсөн улирал яасан хөтөлсөн хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ гэж нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэрэн дээр бол ингээд нэвтрүүлэг эхлээд дуус хүртэл дандаа нөгөө юу ярьсан тий. Тухайн элементийн яаж үүссэн, за яаж үүснээс гадна тэр элементийг танихдаа спектроскоп гэдэг юм ашигладаг гэл нэг юм яриад лсэн тийм үү. За өмнөх анхны үлрэлд Питерийн бас хөтөлчөөсөө одоо орон дээр ч гэсэн ярьдаг тий. Спектроскоп гэл нэг юм яриад лээдэг. Тэргээр нь нөгөө нэг тухайн одны дотор ч юм уу эсвэл элементийн хурууны хэ болтгоо ямар элемент агуулгаж байгаа вэ гэдгийг тухайн бодисон дотор ямар элемент агуулгаж байгаа гэдгийг мэддэгэ гэж ярьсан. За тэгэхээр энэ спектроскопыг л ерөөсөө Зиман ашигласан байна. За нэгт яг хөө Зиман маань өөрөө Зиманы туршилтын нээлт маань спектроскоп орчин үед ийм өндөр одоо хэмжээнд хөгжих бас боломжийг тавьсан гэж болно. Тэгсэн чинь Зиманы хийсэн туршилт нь өөрөө айгүй энгийн зав. Энийг бол яг нөгөө физикчнэр тейблтоп гэж нэрлэдэг. Монголоор бол нөгөө нэг ахуйн орчинд хийх боломжтой туршилт гэх юм уу тий. Гэртээ хийж болох туршилтууд гэл байдаг шүү дээ. Тиймэрхүү маягийн туршил. Тэр зөвөр ерөөсөө яаж байгаа вэ гэхээр Зиман ерөөсөө за асбестосыг монголоор юу гэдгийг ёстой мэдэхгүй. Асбестос гэдэг нь юу гэдэг шүү дээ. Бодис байдаг шүү дээ. Ингээ уусгачдаг, ариутгачдаг бодис байдаг шүү дээ. Тэрийг давсны усмал дотор хийцэн байхгүй. Зөвөр л нөгөө галтхон таны хоолндоо цацдаг давсны усмал дотор хийгээд нөгөө давсны усмлыгаа яаж байгаа юм? Халааж байгаа юм. Нэгсэндээ ойрхон одоо гал тавьцаа халаацсан гэсэн. Халаангуудаа тэр халааж байгаа хэсгээ маш хүчтэй соронзон орон дотор тавьсан гэсэн. Нэгсэндээ зүгээр соронзон дотор оруулаад тавьсан байх юм шүү дээ, тий. За ингээд нөгөө давсаа харсан чинь давс чи юунаас бүтдэг вэ гэхээр натрийн холоороос бүтдэг. За натрий бол өөрөө спектроскоп дээр маш юм тод хоёр ширхэг шар өнгийн зураас гаргадаг гэдгийг бүгд мэддэг байсан. За тэгээ нөгөө зураасыг харсан чинь юу болсон гэхээр соронзон орноо унтраацсан чинь ингээд хоёр тод зураас харагдаж байгаа. За соронзон орноо асаагаад нөгөө соронзон дотор тавьчингууд
нөгөө хоёр зураас нь ингээд өргөн болчихж байгаа байхгүй. Айгуу том өргөн зураас болчихж байна гэсэн. Зэм энийг харчаад за энэ магадгүй одоо соронзон орны нөлөөгөөр гал нь халсан байж магадгүй эсвэл агарын чигсэл байж магадгүй орчны нөлөө байж магадгүй гэд баг бүтэн сар хэртээ үзээд за энэ бол яалтчгүй соронзон орноос болоод тэр натригаас гарч байгаа спектр маань хоёр юм зураас исэн бол нэг мөргөн зураас болоод байна гэдгийг олж нээсэн баг. За гэхдээ Зэмон энэ туршилтаа бүр нарийн хийгээд тэр үнэндээ өргөн зураас биш зүгээс нөгөө холоос харж байгаа учраас юм өргөн юм харагдаад байгаа байхгүй. Илүү ойртуулаад харсан чи яг үнэндээ нөгөө 2 зураас нь цаанаа дахиад 3 зураас болоо салцсан байсан гэсэн. Дахиад юм 3 хэсэг болоо салчиж гин гэсэн. Тэр нь яг нөгөө холоос харахаар нэг юм өргөн юм шиг харагдаад байна шүү дээ. Тэрийг олж нээс. За тэгээд энэ туршилтын ажлаа 1896 хавцаа авахаа хинд үзүүлдэг байхгүй. Лоренцд үзүүлээд тэгсэн чинь Лоренц нь яг тэр үед ер нь ингээд ийм цэнхтэй бүүм тий ямар нэг ийм цэнхтэй бүүм матери дотор ороод хөдөлж явахад юу болох уу гэдэг онлын ажил хийжсэн байна. Тэгээ тэр онлын ажиллаар нь юу гарах хэвээр вэ гэхээр нөгөө цэнхтэй бүүм чинь өөрөөсөө цацрагалт тийм гэрэл гаргана гэсэн. Тэр гэрэл нь 3 одоо төлшралтай байна. Одоо нөгөө Зимонетрийн ажигласан 3 юм чи явж байгаа байхгүй. Тийм байна гэдгийг таамаглалцсан сууж исэн байгаа байхгүй. Тин чи тэгсэн чи яг одоо нөгөө нэг юу гэдэг вүлээ яг ингээд гоё тохиол бүрдсэн тий. Хоёр талаас тохиол бүрдээд Зимон хүү би ийм туршилт хийсэн гэсэн чинь Лоренц тин чи нөө би наатах чи ингэж тайлбарлаж чадна гэд. Тэгээд 2 оны Нобелийн шагнал маань онцгой юм нь юу гэхээр нэг хүн бол тин чи өмнө нь ажиглагдаагүй туршилтын нээлтийг хийсэн. Тэрийг нөгөө хүн өмнө нь хийгдээгүй байсан онлын загвараар амжилттай тайлбарлаад тэгээд 6 жилийн дараа за нарийн ярих юм бол 5 жилийн дараа тий Питер Земан болон Хендрик Лоренц гэдэг хүмүүс 1902 оны Нобелийн шагналыг өгсөн байна. За энэ нь өнөөдөр Земаны эффект гэж нэрлэдэг туршилтын ажил, нөгөөх нь Лоренцийн үзэгдэл гэж нэрлэдэг одоо онлын таамаглалыг тайлбарласан нь чухал байна. За өнөөдрийн орчин үеийн физик, орчин үеийн шинжлэх ухаанд бол ерөөсөө энэ ажил бол спектроскопыг орчин үеийн төвшөнд нэг алхам урагшлуулсан. Мөн онлыг дахиад нэг алхам урагшлуулсан. За Лоренцийн тайлбар бол өөрөө классик физикийн тайлбар явж байгаа байхгүй. Лоренцийн тайлбар бол зарим атомууд дээр ажиллахгүйсэн. Тэр нь хожим одоо Эйнштейн болон Шрёдингер, Бор гэх мэт квант физикийн одоо эхлэлийг тавих ажил болсон гэсэн үг. Онлын түүгээрээ бол энэ ажил нэг талаараа орчин үеийн физикийн эхлэл болсон чухал ажил гэж хэлж болно. Нэгсэндээ квант физикийн эхлэл болсон чухал ажил болсон байна. Тийм учраас 1902 оны Нобелийн шагналыг манай хоёрт өгөөд за тэр үедээ нэг 50 байна уу 70 хэдэн мянган крон хувааж авсан гэдэг баха. Одоогийн ханшаар бол нэг одоогийн юугаар нь ярих юм бол 500 мянган доллар хувааж авсан гэсэн үг тийм 50-50%-аар нь тэгж хувааж авсан байна. За тэгэхээр ийм ажлыг хийснээрээ их чухал үр дүн гаргасан байна. За баярлалаа. За баярлалаа. За хоёулаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулъя. Спорт явцыг Америкаас Заяа Спорт Shop. За өнөөдрийн нэвтрүүлгийг ивент гэж явах боломжийг олгож байна. Тэгэхээр манай спортын тайлбарлагч Заяа бол одоо тий хамгийн сайн спортыг мэдэх хүн байгаа. Тэгээд өөрийнхөө яг тэр Заяа Спорт Shop пэйжэн дээрээ болохоор за энэ бол тий энэ пүүз бол тэр тоглолтод өмссөн ийм гоё purple пүүз байгаа гэд. Тэр пүүз их гоё пүүз байсан юм аа. За тэгээд одоо бүр high class-аас ахуулаад Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland гэдэг одоо бидний сайн мэдих өдөр тутамдаа өмсөхөд маш тав тухтай. За спорт хийхэд жимдээ явхад одоо аялалд явхад гэх мэт одоо хамгийн тохирсон эдгээр одоо хэрэглэл хувцсуудыг хамгийн хямд үнээр та бүхэндээ санал болгож байдаг. Тэгээд дэлгүүрт нь яваад орохоор одоо Заяа маань өөрөө ингээд сууж байдгаа бүгдийг тайлбарлаад та те юунд зориулж ямар хувцсыг авах гэж байгаа вэ гэд. Тэгээ одоо бүх бараа нь яг Америкийн нэгдсэн улс болон Англиас ирдэг баталгаатай оригинал бүтээгдэхүүнүүд байдаг. За мөн одоо витаминууд, нэмэлт бүтээгдэхүүнүүд хүүхдүүдтэй болон калигон одоо ус хумсны гэх мэт ийм бүтээгдэхүүнүүд бас байдаг. Тэгээ нисдэг машины замын эсрэг талд маргад төв дээр Заяа Спорт Shop гэдээ байгаа. За Facebook-оор нь дагаа авчвал Заяа маань өөрөө бас бараа бүтээгдэхүүнүүдэд маш сайн танилцуулан явдаг сонирхолтой байлаа. Тэгээд 88 тэгтэг 91 92 гэсэн утсаар та бүхэн холбогдох боломжтой. За ингээд ивент итгэжтэй баярлалаа. Бэлгэндээ бас баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.
Дараачийн Нобель. Тий, дараачийн за Нобель. 1902 оны утга зохиол тий. За энэ удаа түрүүчийн Нобель дээр Сьюли Прюдом гэдэг хүн тий би буруу юм бас хэлсэн байлээ. Одоо нөгөө тэр хүний замнал зориулж өгдөг тий өгдөг гэд хэлсэн. Дандаа бас тийм биш яг тухайн бүтээл зориулж бас утга зохиолын Нобелийг өгдөг юм байна. За 1902 онд ямар хүн Нобель авсан бэ гэхээр энэ хүн яруу найрагч байгаагүй, роман бичдэг хүн байгаагүй, драмын зохиолч байгаагүй, түүхч хүн авсан. Ваа. Дандаа тантай хамааралтай байна. Тийм байна. Түүхч хүн тодорч ижээ. Тэгэхээр 1902 онд Теодор Момзен гэж түүхч хүнд Шведийн академи Нобелийн шагналыг гардуулахдаа тодорхойлтон дээр ингэж бичсэн байж. Түүх бичих урлагийн амьд сэрүүн үеийн хамгийн агуу мастер, ялангуяа түүний монументал бүтээл болох Ромын түүхийг үнэлэн энэхүү шагналыг олгоо гэж өгчсэн байна. За мэдээж одоо маргаан дагуулсан уу, дагуулсан яахаараа тий яахлаараа гэж ерөөсөө үгүй түүхч хүн яагаад эн чинь өөр түүхийн холбогдлолтой шагналыг өгж болдгоо юм уу гэл ингээл маргаа үсчихсэн үү? Үсчихсэн. За энэ хүн яагаад энэ утга зохиолын Нобелийг энэ түүхч хүн авсан болоо гэж одоо энэ хүний алдартай бүтээлүүдээс нь хайгаад үзье. Энэ хүн бага насндаа 1817 оны 11-р сарын 30-нд тухайн үе Дани эзэмшилд байсан Гартен хэмээх жижигхэн одоо хотод төрж исэн. За бүтэн нэр нь бол Кристиан Матиас Теодор Момзен гэж юм хүн байжээ. За эцэг нь бол одоо энэ протестант шашинтай номлогч байсан. За шашин хэл бичиг сонгодог боловсрал давмгайлсан ийм орчинд өссөн. За ерөнхийдөө маш тийм одоо боловсралтай гэр бүлд бас төрсэн ийм хүү ээж. За тэгээд энэ хүн ирээдүг нь ерөөсөө зөвхөн түүхч болно гэж анханаас нь тодорхойлж болохоор байгаагүй. Яагаад гэвэл маш олон зүйлд ийм сонирхолтой хууль болон сонгодог урлаг, сонгодог хэл, утга зохиол, уран зохиол бүгдийн сонирхдаг одоо ийм олон талын маш тийм потенциал өндөртэй хүн байж маш олон зүйлд өөрийгөө сорьдог хүн байсан. За 1838-аас 1834 онд Килийн их сургуульд суралцсан, Ромын ертөнцийн талаар сонирхох болсон. Тэгээ хожим энэ үйлдэл нь одоо энэ хүнийг Нобель авахд хүргэсэн. Ром л ерөөсөө хамаг зүрх сэтгэлийн татаад байсан юм байна. За тэр үед одоо эртний Ромын тухай судалгаа гэдэг чинь яг одоогийнх шиг бол байгаагүй те. Одоо бол археологи, хэл шинжилэл, хууль, эдийн засаг гэд бүх талаас нь улс төрийн байдлаас нь ч гэдэг юм аяг олон талаас нь судалж болж байна. Тэр үедээ бол тийм нарийн шинжлэх боломжгүй ерөнхий бүдүүн баг байж л дээ. Энэ бүхнийг ерөөсөө өөрчилсөн хүн юм байна. Энэ хүн бол. За Ромын түүхийг амьдруулсан түүхийн яри. Момзен залуу байхдаа Франц, Италид аялаад Ромын эртний дурсгал бичээсүүдийг өөрийн нүдээр ингэж үзэж харж явж байсан. За эндээс л ерөөсөө тэр зүрхэн дотор нь ингэж оч асчихсан. За Ромын түүхийг зөвхөн хаад, дайн тулаан, он дарааллаар нь бичиж болохгүй байна. Энийг яаж бүх хүн ойлгохоор бичиж болох юм бэ гэдг нь одоо энэ хүний хамгийн одоо хийсэн гавьяатай үйлдэл нь. За Ромын нийгэм ямар хуйлтай байсан те, мөнгө яаж үнэлэгддэг байсан, төр яаж ажиллаж байсан, энгийн хүмүүс тэгвэл ямар амьдралтай байсан, хот мужууд яаж захирагддаг байсан, хэрхэн бас захирч байсан ч гэдэг юм уу. Энэ тэр амьдрал дотор буцалж байгаа өнгө аясыг түүхийн он дарааллаар биш, ерөөсөө л амьдрал те маш гоё зохиол болгож түүхийг баталж гэрчилж үлдээя гэдэг ийм хүсэл эрмэлзлээр номоо бичиж эхэлж байсан байна. За тэгээ энэ хүү өөрөө бас маш одоо тийм дуу хоолойгоо хүргэж чаддаг улс төрд сонирхолтой ийм хүн байсан. Момзен номын сан дотор суугаал биччихэдэг түүхч судлаач хүн байгаагүй. Эрдэмтэн боловч тийм одоо амьдралын хэмнэлэн тийм байгаагүй. 1848 онд Европт даяарх хувьсгал улс төрийн хөдөлгөөнүүд өрнөөд энэ хүн ч гэсэн одоо төрийн үйл явдалд маш идэвхтэй оролцсон. Тэр үндсэн хууль шинжилгээг дэмжиж либерал үзэлтэй улс төрийн хөдөлгөөнд маш идэвхтэй оролцож байсан. Энэ оролцоо нь өөрт нь бас асуудал авчирсан. 1848-аас 49 оны хувьсгалын үйл явдалтай холбоотойгоор 1850 онд Лейпцигийн их сургуулийн албан тушаалаасаа бүр одоо халагдчихлаа. Чи багш хүн те ийм хүн ингэж болохгүй гэд одоо ингээд ажилгүй болж байж. Энэ бүхэн нь мэдээж эрдэм шинжилгээний ажил, тэр номоо бичих, тойрох, дуу хоолойгоо хүргэх тэр ажлыг бол мэдээ зогсоож бас чадаагүй. За харин эсвэргээрээ Цюрих, дараа нь Бреслав хотод их сургуулиудад ажиллаад улмаар Берлинд очиж исэн ийм одоо дайчин зогсошгүй хүн байж. За 1858 онд Берлиний шинжлэх ухааны академийн гишүүн болоод 1861 оноос Берлиний их сургуульд Ромын түүхийн профессор одоо ингэж өөрийгөө бас ингэж хөгжүүлж мундаг судалгаагаа үргэлжлүүлсээр байсан. За Момзенийг ойлгохын тулд ер нь бол нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэр зөвхөн түүх судлаагүй,
тэр хуульч хүн байсан. Латин хэл эртний бичээс зоос төрийн байгуулвал эрүүгийн болон үндсэн хуулийн түүхийг судалдаг ийм хүн байж. За бүтээлүүдийн жагсаалтан гэх юм бол 1887 он гэхдээ ерөөсөө энэ хүн 900 гаруй бүтээл өгүүлэлт ингээд тоон 900 гаруй болоод үрчигсэн байсан. Тэгэхээр шаргуу ийм хүн байж. За тэр Ромын эзэнт гүрний үеийн бичээсүүдийг цуглуулад эмхэтгээд асар том эрдэм шинжилгээний төсөл болох одоо бүтээлийнхаа ерөнхий редактор гол хувь нэмэр оруулагчтай нэг болж исэн байна. За энэ ажил нь Ромын төрийн байгууллал, захиргаа, эдийн засаг, санхүүгийн тогтолцоог системтэй судлах одоо үндсэн суурь ойлголт болж өгсөн. Тэгэд энэ хүн энэ Ромын түүх гээд 1 2 3 гээд ингээд гаргачихсан энэ номыг унших юм бол өнөөдөр бид хоёр түүхэн роман дээр ярьдаг түүхийг он дарааллаар задаж бичихгүйгээр тэр хүний тухайн хүний тэр баатрын за тэр хатны одоо сэтгэл зүйн байдлаар бичих чинь өөрөө хэнийгч тэр одоо түүхээ мэдэх боломжийг олгоод байна шүү дээ яг ийм байдлаар бичсэн. За энэ Ромын түүх гэж маш том бүтээл. Энэ бүтээлийн эхний бот нь 1854 онд хэвлэгдээд дараагийн ботууд 1855 онд ингээ гарч исэн. 1885 онд өөр нэг бот нь бас сүүлд хэвлэгдэжсэн гэх мэтэр бүтээлүүд нь ингээд ар араасаа гарсан. Ромын түүх одоо Ромын бүгд найрамдах улсын түүхийг энэ хүн ингээд бүтнээр нь маш сонирхолтойгоор өгүүлсэн. За өгүүлэхдээ энэ хүн бас өөрийнхөө одоо үнэлэмж тэр хүнийг яг ямар баатар байсан гэж боддгийн тэр нэг юм одоо амьдруулдаг Цэзар ямар хүн байсан те амьлуулахдаа маш гоё дүрийг ингэж зурж дүрсэлж гаргадаг нь өөрөө тэр энэ бол түүхийн ном биш энэ бол маш гайхалтай романч гэдэг юм уу ийм хүний сэтгэлийг татах юмыг маш их өгүүлж бичдэг байж. За түүхч Момзен ягаад утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бэ гэж анханасаа эхэлсэн те. Учир нь одоо Шведийн академи түүний зөвхөн эрдэм шинжилгээний ажлыг биш түүхийг бичсэн арга барил, хэл найруулгын хүчийг үнэлж энэхүү одоо гайхалтай шагналыг өгсөн хамгийн агуу мастер гэж тодорхойлсон. За түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн баримтын жагсаалт биш шүү. Түүхийг хүн уншаад ойлгож мэдрээд тэгээд суралцж болох үс байдлаар өгүүлэх ёстой гэдэг энэ агуулгыг энэ үедээ бол бүр анх удаа гаргаж ирж ирсэн гэж хэлж болохоор гам. За тэгээд шагнал нь мэдээж маргаан дагуулсан. За тухайн яг Нобель аваад маш богинохан амьдарсан одоо эхний жилүүдийн Нобелийн анхны хүн юм байлээ. Нобель авсныхаа дараахан ерөөсөө өөрөө өнгөрчихсөн. Угаасаа ч өндөр настай 84 настай байхдаа Нобель авч ирсэн. За 85 нас хүрэхээс өмнө энэ хүн өнгөрцөн байгаа. За ингээд үлдээсэн үеийг одоо дуртахад ерөөсөө Момзен болвол одоо сенаторууд, Ромын улс төрчид, цэргүүд, хуульчид хотын иргэдийг бидний төсөөлөлд амьдруулж чадсан ийм түүхч, судлаач ийм хүн байж 1902 онд Шведийн академи зүгээр ч нэг түүхч гэдэг цолыг бас өгчөж болох байсан шүү дээ. Тэгэхэд одоо яагаад гэвэл түүх бичих урлагийн мастер шүү гэдэг байдлаар нь энэ хүнийг үнэлсэн нь маш гоё бас одоо Нобель өөрөө ямар том цар хүрээтэй вэ гэдгийг эндээс харж болох юм санагдсан. За хүн төрөлхтний өнгөрсөн түүхийг амьдруулж бичснээрээ утга зохиолын Нобелийн шагналыг энэ Момзен гэж эрхэм хүртэж исэн байна. Энэ нь надад аягүй сонирхолтой санагдсан. Ягаад ч нэвтрүүлгүүдтэй маань бас холбогдоод за нэрээ утга уянга ийм романтик гоё роман бичсэн биш, яруу найраг бичсэн биш. Энэ хүн бол түүхийг ингэж бичээрэй гэсэн жишг тогтооснороо өнөөдөр бас 1902 онд Нобель хүртчихжээ. Яасан гоё юм тий. Тэгээд түүхч хүн яг урдаас харж агаад Нобелийн шагнал түүхч хүн авсан гэд яриад гэдэг шиг. Чи тэр ч гэсэн бас нэг түүх арман гэд нэвтрүүлэг хийж байгаа тий. Бас надад бол үнэхээр таалагдсан гоё мэдээлэл байлаа. Баярлалаа. Баярлалаа. За Herman Emil Louis Fisher буюу одоо ер нь бол Эмил Фишер гэж дууддаг. За энэ хүн бол ер нь бол Германы органик химч гэж явдаг. Сахар болон пюрины бүтэц тэдгэрийг одоо нийлэгжүүлж гаргаж явах энэ ажлаараа олон гэж 1902 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг. За биологийн гол түлхүүр үтсүүд гэдэг юм тийм ээ. За жишээлбэл одоо тэр сахарууд одоо пюрин гэдэг чинь бас биологийн түлхүүр үтсүүдийн нэг. За 3 хэмжээст одоо эдгээр үтсүүдийн 3 хэмжээст стереохимийн бүтцийг гаргаж авсан. За энзимийн цоож түлхүүрийн алдарт загварыг бол анх зохиож ирсэн. Пептидийн химийг одоо төвчилсэн гэдгээр бол маш алдартай. Энүүгээрээ орчин цагийн биохимийг үндэслсэн ийм хүн гэж авдаг. За 1852 онд Германы энэ Ойскирхен гэдэг газар бол амжилттай одоо Гуалингийн 8 ачны гэр бүлд төрсэн байдаг. За тэгээд
аав нь болохоор ингэж байгаа. Гоолингийн 8-нд нэлээд амжилттай бизнес одоо гэр бүлийн маягийн бизнес байсан. За тэрэнд нь бол хүүхдээ хичээл сургуулаа төгсөөд ингэнгүүт нь за гэр бүлийн бизнес руу оруулнаа гэд. Тэгээ оруулсан баг. За тэгээ оруулаад ер нь бол бүтлгүүтсэн манай хүн тий. Тэгээ бүтлгүүтэнгүүд нь аавынхын дүгнэлт бол энэ бол ерөөсөө тий энэ бизнес хийхэд хитрхи тэнэг байна гэж үзсэн. Тийм болохоор чи одоо шинжлэх ухааны судал гэдэг. Ийм очив юм. За ямар ч гэсэн хүүхдээ бол ингээд хүүхд нь бизнес хийхэд оюун ухаан өрөхгүй байна гэдэг аавынхаа шаардлагаар шинжлэх ухаан буюу одоо энэ одоо химийн салбар руу орж ирсэн байх шүү дээ. За чихэр буюу нүүрс ус гэдэг юм те. Дээрээс нь пүрийн буюу азотлог юм нэгдлүүдийг амьдралын хамгийн гол суур бодисуудын нэг болж өгдөг. За пүрийн бол ДНК-гийн кодын дөрөвний нэгдлийг одоо дөрөв нэгдэл код маягийн байгаа даа шүү дээ ДНК дотор чинь аденин гуанин энэ гэдэг те. Тэдний аденин гуаниныхан суур болж өгдөг энэ зүйлийг пүрийн гэж нэрлэдэг. За тийм болохоор бидний ДНК дотор байдаг те. Дээрээс нь одоо энэ задрахаараа шийсний хүчил болж гадагшлаад хүний ясны энэ үеинүүд дээр хөндлөгдөд ийм тулаа гэдэг өвчин үүсгдэг. Одоо монголчууд бол маш их өвддөг. Энэ мах их хитрхи хийцснээс болоод гэдэнгүүт тэр махан дотор нь тэр одоо дотор гидсэн дотор нь бол энэ пюрин маш ихээр агуулж идэг. За тийм болохоор тулааны үндэс болдог энэ төр гэдэг. За тэгэхээр энэ пюрин гэдэг зүйлийг за дээрэс нь энэ сахарнуудыг энэ бүх бодисуудын стереохимийн буюу 3 хэмжээст бүтцийг өмнөх Нобель дээр бол ирсэн те 3 хэмжээстэй ийм химийн бүтцийг анх гаргаж ирсэн Нобель авсан байсан. Тухайн үед бол цоо шин зүйл байсан те 3 хэмжээстэй гэж бол тийм байна гэдэг те. За тэгээд энэ бүтцийг 3 хэмжээстэй бүтцийг гаргасан биологийн таамаглуудыг одоо дэмжиж энэ маш олон тийм туршилт судалгаануудыг хийлээ гэд энэ шагналыг өгсөн байдаг. За энэ юунуудаа нэг сайхан ярьчих хэрэгтэй. Одоо бид нар бол юу энэ чихэр гэдэг чи юу лээ, пюрин гэдэг чи юу лээ гэдэг юм хальталт яриад одоо явчихын сацуу бас нэг жижигхэн түүх явчих. 1875 онд нь оюутан байх үед бол лабораторийн туршилт хийж хагаад бүтлгүүцсэн баг манай. Оюутан байж хата. За тэгээд фенил хайдрозин гэдэг юм цоо шин бодисыг сумсргуугаар гаргаж авсан байдаг. За энэ фенил хайдрозин гэдэг үс нь яадаг вэхээр ингээд судлаад цэвэршүүлэхэд маш төвөгтэй тийм. Ер нь бол ихэнх чихэрнүүдийг бол судлахад маш төвөгтэй байт юм байна л да. Тэрийг одоо бүтцийг нь гаргаж авах, эсвэл одоо цэвэршүүлж гаргаж авах гэхээр хитрхи юм докторгүй болохоор хэцүү байт юм байна. За тэгсэн чинь тэрийг одоо чихрийг кристалл хэлбэртэй болгодог юм бодис юм байна. Фенил хайдрозин гэдэг нь болохоор. За тэгээд кристалл хэлбэртэй болчихор яадаг вэ? Тэр судлахад ч гэсэн цэвэршүүлэх гэсэн маш хялбархан болдог ийм зүйл болж байгаа байхгүй. Ийм одоо асозон гэдэг ийм бодис болж байгаа чихэр. Одоо чихрийг энэ бодистой олчихор лосозон гэдэг юм айгүй хэлбархан судлах боломжтой бодис болчдөг байна шүү дээ. За харамсалтай нь энэ арга нь болохоор маш хортой ийм арга байсан. Тийм ер нь бол цианидын хортлоо гэдэг энэ арга. За тэгээд сүүлд одоо гидсийн хорт тавдар тусч одоо нас орохт нь энэ бол нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр өөрийнх нь одоо энэ Нобель авсан, өөрийнх нь одоо энэ карьерийн хамгийн гол төлхөөр нь өөрийнх нь юу болж дууссан байдаг байна. Тийм. Мөхөл сөөрөл болж дууссан. За 1884 онд болохоор энэ Фонтхоф гэдэг одоо өмнөх Нобелээр явуулж байсан 1901 оны анхны химийн Нобелийн шагналтан Фонтхофын стереохимийн одоо тэгшимгүй нүүрс төрөгчийн атомуудын онол гэж байдаг. За тэр онолоор нь болохоор анхны чихрийн молекулуудыг 3 хэмжээстэй юм стереохим бүтцийг гаргаж авсан. Тэгэхээр чихрийг одоо 3 хэмжээстэйг нь молекулыг гаргаж авсан гэсэн. За өөр боломжит изомерүүдийг нь бол зөв таамагласан гэдэг. Изомер гэдэг нь болохоор надад яг адилхан юм атомууд байх юм бол тэрийг яаж одоо тий холбоод молекул болох вэ гэдэг изомер ихгүй. Ингэж холбоод нэг изомер, ингэж холбоод нэг изомер гэдэг. Тэгэхээр чихрийн одоо молекулуудыг янз бүрээр холбож одоо ингэж тий ийм изомеруудыг гаргаж авч ингээд зөв таамагласан байдаг. За мөн гэлцрал ашиглаад глюкоз, фруктоз энэ төр гэх мэтлээ одоо энэ түгээмэл чихэрнүүдийг болон өөр олон төрлийн чихэрнүүдийг нийлэгжүүлж гэж одоо химлэр гэсэн үг шүү дээ. Химлэр гаргаж авсан байдаг. За ингээд энэ ажил нь болохоор ургамал хэрхэн одоо энэ чихэр үүсгдэг вэ гэдэг энэ процесс байгаа те. Энийг бол баталгааж авсан, энэ онолыг баталгааж авсан. За нүүрс төрөгчийн давхар эсвэл одоо бидний хүлэмжийн хийгээд идэг зүйл формальдигид болт юм байна. Ургамал дотор. За формальдигидээс одоо энэ чихэр гаргаж авт юм байна гэдэг энэ процессыг одоо дэмжих ийм зүйлийг хийгээд өөрөө ийм химлэр энэ процессыг хийж үзүүлсэн. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. За тэгээ энэ болохоор өөрөө цаашлаа биологийн энзимийн задлах энэ процессд ер нь молекулын хэлбэр ямар чухал юм бэ гэдгийг харуулсан байдаг. За энийг бол тайлбарлахдаа бол ингээд ийм цоож иж хагаад тэрийг нэг түлхүүрдэж гин гэж ойлгох хэрэгтэй гэдэг. Тэгэл түлхүүрээр мушгангуучин чинь тайлдсан шүү дээ, тэ. Тэгэхээр энэ энзим бол яг ийм үүрэгтэй. Хэлбэр төрсөн маш чухалаа гэдэг ингэж гаргаж ирсэн. За энэ цоож түлхүүрний аналог бол бүр үнэхээр алдартай ийм аналог болсон. За энэ цаашлаа одоо энзимолог гэх мэтлээ одоо мундаг салбарууд бол үүсэх
суур болсон гэж үздэг. 1894 онд болохоор бичсэн алдарт үг нь бол түрүүний бичсэн үг байгаа даа тийм. Энэ энзим болон субстрат гэдэг. Субстрат гэдэг чинь тухайн одоо задлах гэдэг байгаа бодис гэсэн үг шүү дээ тийм. Жишээлбэл хоол авах юм бол тэр хоолыг би задлая. Энзимээр задлая гэдэг юм бол тэр процессыг хуцах гэдэг юм бол тэр хоолоо субстрат гэж нэрлэн гэсэн. Тэгэхээр энзим болон субстрат нь яг л цоочлох шиг ажилладаг гэдэг энэ үгийг хэлснээрээ ерөөсөө л одоо ч гэсэн хим биологийн ертөнцид бол алдартай юм. Мундаг гоё үг гэдэг тийм. Энзимийн цоочлохын янлаг гэдэг. За чихрийн 3 хэмжээс стерохимийн бүтцийг бол 2 хэмжээсээр проекцлж буулгах ийм мундаг аргыг гаргаж ирсэн байдаг. За энийг болохоор Фишерийн буулгалт гэж одоо нэрлэдэг юм бид нар. Энэ манай Фишерийн гаргасан арга болохоор одоо ч энийг бол хэрэглэдэг хүмүүс байдаг. Янз бүрээр одоо энэ химийн тэмдэглэгээнүүдийг бол наашаа цаашаа гарсныг чинь бид нар цаасан дээр яаж тэмдэглэх юм бэ гэдэг янз бүрийн зүйлүүд байдаг ч гэсэн одоо Фишерийн буулгалт бол маш хялбархан, маш одоо олон толгойн тэ гарын урд дуу шаардаад байхгүй. Айгуу гоё ийм зүйл өгдөг. За тэгээд энэс хойшоо бол зүгээр нэг жижигхэн түүх яриад тэгээд дуусгая. Анх бол Веронал гэдэг нойрны имийг анх найзтайгаа хийж агаад зохиож гаргаж ирсэн юм. За тэгсэн чинь Фишерийн нэг дургу зохиолч нь үрж яриад Веронал хийсэн чинь маш их талархдаг шүү. Эхлээд бол би хоёрыг уудаг байсан. Дараа нь нэг уухад хангалт байсан. Сүүлдээ бол бүр ингээд шошхын хараад би унтдаг болцсон штэ гэдэг ингэсэн гинэ. Тэгсэн чинь манай Фишер таалагдаг комментэр ашиглан тэгээд эргүүлээд баярлалаа таны ном ч гэсэн ер нь л адилхан. Эхлээд 2 хуудсыг уншдаг гэсэн. Дараа нь 1 хуудсыг уншдаг гэсэн. Дараа би ингээд гарчиг хавцыг хараал ингээл тэ адилхан үйлчлэг авдаг болсон шүү дээ гэдэг ингэж бас эргүүлж ашигласан гэдэг. За нэг иймэрхүү сонирхолтой төвхтэй ийм хүн байна. За баярлалаа. Хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлье. За сүүлд надаас нэг хүн танаа энэ од мөндрийн цаан чинь яг ямар юм тэ толгой компани гэдэг юм бэ гэж асуусан. Тэгээд надад яг алтан гişүүд маань ботогдчихжээ. Бидний дээр бол ерөөсөө тий алтан гişүүд буюу одоо биднийг үзэл сонсох туртай үнэн ч одоо сонсогчд маань байдгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг бодтойгоор бидэнд бас ингэж шууд мөнгөн дэмжлэг ингэж үзүүлдэг. За яаж вэ гэхээр одоо шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр сувгийн хамт олон маань 2026 оны 8 дугаар сарын 1-ээс 27 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийт одоо 6 сувгаар төрөлжин одоо өргөжж хөөтэй танин мэдхийн шинжлэх ухааны нэвтрүүлгүүдийг хүргэхээр ингэж зорж ажиллаж байна. За энэ зорилгыг дэмжих хүрээнд одоо бас хүмүүсийгээ хамтарч ажиллаач гэж хүсэж байгаамаа. Тэгэхээр манай алтан гişүүд бас ихэнх нь нөгөө нэг хамгийн анх алтан гişүүн болж исэн үе уйлрын одоо сонгогдно гэдэг шиг одоо ингэж бидэнтэй хамт байгаа ийм хүмүүс байдагт одоо бас их таатай байдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань жилд нэг удаа 100 мянган төгрөгийг бидэнд шилжүүлсэн байдаг. Энэ 100 мянган төгрөг яаж гарсан бэ гэхээр нэг нэвтрүүлгийг 100 төгрөг гэж үнэлсэн ийм одоо үнэлгээний дүн байгаад байгаа. За тэгэхээр яг одоо бас алтан гишүүн болъё гэж бодож байгаа хүмүүстээ дансны дугаарыг нь хэлье. Худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн айбантай 4191 тэг 4 518 од мөндөр танин мэдхийн суугийн эзэмшигчтэй данс нь 100 мянган төгрөгийг утасны дугаараар бичээд ингээд шилжүүлнэ. Тэгээ манай менежер холбогдоод энэ алтан гишүүн гэсэн энэ хаалттай группт оролдог. Тэгээ энэ хүмүүс маань бидний бичлэгүүдийг шууд лайваар ингэж үзэж бидэнтэй хамт саналаадлаа ярилцаж за одоо битсэн комментээс нь одоо санаа авч яриан дундуура шургуулах ч одоо юм уу юу вэ? За одоо нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас алтан гишүүтэйгээ бүгдэнтэй бас мэдлээд те ойрын сонин сайхан цаг агаарын байдал улс төрийн нөхцөл байдлын тухай одоо ярилцаж байгаа. Хамт ингээл бичээл хамтдаа л байж байна л да. Нөрсөжлийн дотоо хэлсэн угаарын хий болдгоо энэ гэсэн байна нэг иймэрхүү. За тэгээд нэмэх нь одоо нэг од мөндрөөс явуулж байгаа бас олон үйл ажиллагааныг алтан гишүүдтэй бас зориулж ингэж явуулдаг төрсөн өдөр од мөндрийн төрсөн өдөр дээр ямар нэг өвн төлбөргөө урагдж ирнэ. За одоо нэг аялал зугаалгууд дээр ч одоо хөнгөлөлтөд оролцсон. За тэгээд спортын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаанд яаж алтан гишүүдтэйгээ ойрхон байх вэ гэдэг талаар бол манайхан байнгын ингэж бодож санаж ажиллаж байдаг. За тэгээд алтан гишүүдийн маань энэ хандив бол бидний үйл ажиллагаа тасралтгүй одоо үргэлжлэх. За тэгээд өргөжин тэлэх энэ бүхний өдөр болгоны энэ урсгал зардал бид нар чи өдрөөс өдөрт хүний тоо нэмэгдэж байна. Ер нь өргөжин дэвжин дээшилж байна. Тэгээд маш таатай байгаа. Алтан гишүүдийн маань хүч хөдөлмөр, оюун бодол энд бас хамгийн хамаатай байдгаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За одоо анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг Батэрж нэмж ярина. Өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За дараагийн Нобелийн шагналт бол маш сонирхолтой. Мөн хамгийн их өвддөг маш өндөр насралттай энэ өвчнийг одоо яаж хүний бид халдварладаг юм бэ гэдгийг одоо олж нээснээрээ Их Британий эмч, судлаач, шимэгч судлаач Сэр Рональд Росс гэдэг эрдэмтэн
1902 онд Нобелийн шагналыг авсан байдаг. Ямар өвчин? За энэ ямар өвчин бэ гэхээр хумхаа. За манай Монголд бол байхгүй л те. Одоо бид нэр халуун орны өвчин гэж бол мэддэг. Гэхдээ мэдээлэл аюу сайтай байдаг. Хумхаа буюу малария гэдэг өвчин байдаг. За энэ өвчин бол одоо өнөөдрийн байдлаар шүү. Өнөөдрийн байдлаар хэд жилдээ 263 сая хүн хумхаагаар өвдөд 560 мянга орчим нь нас бардаг. Өнөөдөр гэхэд ийм их тийм тухайн үед 1900 онд гэхэд дэлхийн нийт хүн амын 77% нь буюу жилдээ яг 900 орчим сая хүн хумхаагаар өвддгөө гэдэг ийм тоон баримттай байдаг гэсэн юм байна. Тэгэхээр 900 сая хүн өвдөхөөр мэдээж нас баралт нь бас бүр хэдэн сая хүн нас бардаг. За энэ өвчнийг бүр хэд дахин бууруулж чадсан гол зүйл нь юу байдгүй гэхээр энэ өвчнийг яаж халдварлалт юм бэ гэдэг халдварладаг одоо замыг нь олж нээснээрээ Нобелийн шагнал бол авсан байдаг. Яагаад энэ хамгийн чухал юу вэ гэхээр өнөөдөр ихэд хумхаагийн эсрэг вакцин байдаг. 4 тунтай одоо 4 удаа хийдэг юм одоо 7 хоногт хийдэг вакцин байдаг. За зарим үед бол 5 дахь тунг нэмэлт тунг нь хүртэл хийдэг. Гэхдээ энэ вакцин нь 100% хамгаалдаггүй. Ерөөсөө 100% яг хамгаалах баталгаа өгдөггүй. Ерөөсөө энэ вакцинд хамрагдсанаар одоо яг батлагдсан судалгаа нь бол Африкийн улсуудад хийгдсэн судалгаагаар вакцинд хамрагдсан хүүхдүүд хамрагдаагүй хүүхдүүдээсээ хумхаагаар яг нас барах эрсдэл нь 13% бага байна л гэдэг юм судалгаатай. Тэгэхээр энэ өвчний хамгийн чухал зүйл юу вэ гэхээр энэ өвчин тусахгүй байх хамгийн чухал зүйл яаж халдварлалт юм бэ гэдгийг олж нээх нь хамгийн чухал зүйл байсан байна. Тэгэхээр энэ хамгийн чухал зүйлийг бол 1902 онд бол нээсэн байна шүү дээ. Энэ хүн бол Их Британий эмч Сэр Рональд Росс гэдэг хүн байгаад байна. За энэ хүн яаж нээсэн бэ гэхээр 1900 онд бол тухайн үед бол энэ хүн Их Британий цэргийн эмч байсан. За ингээд энэтхэгт ажилладаг байсан. Тэгэхээр энэтхэг бол тухайн үедээ Их Британий колони улс байсан шүү дээ. Тэгээд халуун орн байна. За тэгэхээр энэ тухайн халуун орнуудад тухайн үед ч тэр өнөөдөр ч тэр хамгийн чухал аюултай зүйл бол хумхаа буюу малария. Хамгийн хүн өвддөг. За энэ ингээд Рональд Росс эмч маань судалсан байгаа. Энэ өвчин ер нь яаж одоо дамжаад байгаа, яаж халдаад байгаа юм бэ гэх. За энэ эмчийг судалгааг нээхээс өмнө малария гэдэг өвчнийг бол одоо муу агаараар дамждаг. Одоо намаг тогтоол усны ойр орчмоос яг нь энэ өвчин халдварладаг энэ муу агаараар дамждаг өвчин гэж үзээд малария гэдэг нь Итали хэлээр мал ария буюу Итали хэлээр муу агаар гэсэн үг. Малария гэдэг нь ингэж үздэг байсан байна. Гэтэл Рональд Росс гэдэг энэ эрдэмтэн маань үгүй ээ. Хумхаа гэдэг өвчин бол шимэгчээр халдварладаг өвчин юм байна. Энэ шимэгчийг нь шумуул зөөд юм байна. Ухаандаа шумуулаа дамжиж энэ малария гэдэг өвчний халдварыг авд юм байна гэдгийг олж нээснээрээ Нобелийн шагнал авсан байдаг. Яаж шумуулыг гээд харин тест аюул чухал. Гэхдээ энэ эрдэмтний энэ нээлттэй хийхэд түлхэж болсон юм нь бол Германы эмч би одоо яг нэрийг сайн санахгүй. Гэхдээ 1800 онд бол энэ хумхаа гэдэг өвчнийг шимэгч халдварлуулж ийна гэдгийг нээсэн байна. Гэхдээ шумуул яаж тэр шимэгч нь хүний биед ороод байгаа юм бэ гэдгийг бол тухайн үед мэдээгүй. Шумуул гэдэг юм төсөөлөөгүй байсан гэсэн үг. Ямар ч байсан хумхаагаар өвдсөн хүний цусыг шинжилсэн чинь цусны дотор нь шимэгч явж исэн байна. За энэ шимэгч бол хумхааг яг нь үүсгэж байгаа юм байна гэдгийг бол 1800 онд Германы эрдэмтэн нээж исэн. Үүний дараа бол яг нь вэ гэхээр 1900 онд бол Рональд Росс эрдэмтэн за аягүй сайн дагаж судлаад за шумуул халдвартай одоо нөгөө шумуулын дотроо плазмодиум гэдэг нэртэй хумхаагийн үүсгэгчийг хадгалсан. За энэ нь ингээд цаашаана дараагийн эрүүл хүн дээр очиж нөгөө шумуул мань хатгана да. Тэр үедээ өөрт хадгалагдж байгаа нөгөө шимэгчээ эрүүл хүнд хийгээд хүчиж ийн гэсэн үг. За ингэж дамждаг хумхаа. За хумхаа гэдэг өвчин түүл яагаад ийм аюултай юм бэ гэхээр за хумхаагийн нөгөө үүсгэгч нь нэг шимэгч байгаа даа шүү дээ плазмодиум. Тэр шимэгч нь хүний одоо биеинд ороод ирлээ. Орж ирэнгүүтээ шумуулаа дамжаад гэсэн үг. Орж ирэнгүүтээ мэдээж шумуулаа дамжиж байгаа юм чинь цөөхөн тоотоо орж ирэх нь шүү дээ тий. Тийм байна. Орж ирэнгүүтээ илгэнд очдог. Хошуунаас дамжаад шууд илгэдэг. Цусаа дамжаа илгэнд очдог. За илгэнд очингуудаа ингээд
тэнд зөвхөн үрждэг, хэдэн мянга болтлоо үрждэг. Энэ үед бол ямар шинж тэмдэг илэрхгүй хүнд. Ямар шинж тэмдэг илэрхгүй. Ягаад илгэнд очиж байгаа юм хэрэг илүү бол өөрөө маш одоо цусны судал ихтэй, маш их одоо шимтэж ялтай эргэтэн шүү дээ. Ингээд илгэнд очиж хэдэн мянга болтлоо үржээд түүнийхээ дараа хэдэн мянгуулаа цуснд орно. За цуснд хугацаа байгаа бах тий. Тийм, тодорхой хугацаа. Янз бүр байдаг л да. Та цуснд орсныхоо дараа болохоор нөгөө шимэгч нь хүний цусны улаан айс дотор орчдөг. За ингээд цусны улаан айс дотор орчдөг учраас дархлааны эсүүдэд баригддаг гэсэн үг. Айгуу зөв. Цусны улаан айс дотор нь ингээд нуугдчихдаг. Ингээд нөгөө улаан айсаа дотор нуугдчих, нөгөө улаан айсаа идж байгаа дотроос нь яах нь задалдаг гэсэн үг. Нөгөө цусныхаа улаан айсыг задалдаг тийм ээ. За ингээд хэдэн мянган шимэгч хүний цуснд орсон явж байгаад хэдэн мянгуулаа зэрэг хүний цусны улаан айсыг задлахаар одоо зөрүүлээ дархлааны огцом хариу үйлдэл явагдаад ингээд хумхаагаар өвдсөн хүн яадгүй гэхээр маш өндөр халуурдаг. Тэ чичрүүдс буюу ингээд маш их чичирж даардаг, тэ маш их хөлөрдөг. Тэгэд маш их одоо цусны улаан айсууд нь задарснаас болоод маш их ядардаг, маш их хөлөрдөг, тэ ингээд хүнд хэлбэрлүүгээ шилжүүл хүн амь насаа алддаг ийм одоо хүнд өвчин байгаад байна. Мэддэхгүй байжснаа л богино хугацаанд шууд мэддэхгүй байжснаа л маш богино хугацаанд шууд ингээл огцом халуураад эхэлдэг байна шүү дээ. Айгүй юм хүнд өвчин байх гэдэг байна. Малария гэдэг. Одоо хүртэл яг энэ аюултай хിവэр явж байгаа. Яагаад одоо хүртэл аюултай вэ гэхээр өнөөдөр дэлхийд бол вакцин гарсан боловч тухайн вакцин маань энэ малария гэдэг өвчнөөс 100% сэргийлдэггүй. Одоо бүр яг баталгаатай судалгаагаар харахад вакцин тариулсан одоо Африкт хийгдсэн судалгаанаас вакцин тариулсан хүүхэд вакцин тариулаагүй одоо хүүхдээс 13%-аар илүү одоо амь насаа алдах эрсдэл нь 13%-аар илүү байдаг л гэсэн үг. Арай илүү хамгаалт. Тэрнээс биш энэ одоо өвчнөөс бүрэн ерөөсөө энэ вакцин хамгаалдаггүй. Яагаад гэвэл энэ өвчин бол шимэгчээр халдварладаг өвчин. Вирусээр биш, бактериэр биш, шимэгчээр халдварладаг. Тухайн шимэгч нь өөрөө шимэгч гэдэг бол нэг одоо ийм амьд бит ба. Тухайн шимэгч нь өөрөө одоо хүний дархлааны эсүүдээс зүхтах одоо энэ улаан айс тий одоо ийм арга ихтэй гэсэн үг. Улаан айс дотор нуугдах, олон төрлийн уураг ялгаруулах гэх мэттэй дархлааны эсүүдээс зүхтаадаг. Тэгээ байн өөрийгөө ингэж өөрчилдөг учраас одоо жишээ нь яг нэг төрлийн шимэгчний эсрэг хүний дархлааны эсрэг бит үүссэн байвал одоо өөрийгөө өөрчилж яах нь тухайн эсрэг бие нь өртөхгүй болдог гэх мэт өөрийгөө ингэж одоо хамгаалдаг учраас одоо вакцин маань бас бүрэн хамгаалж чадахгүй байгаад байдаг. Тийм ээ. Тэгэхээр хамгийн гол зүйл нь юу байгаад идэх вэхээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хумхаагаас тусахгүй байх номер 1 зүйл. Яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэхээр шумуулан татуулахгүй байх. Энийг л олоод нээцнээрээ Рональд Росс эрдэмтэн маань дэлхийн анагаах ухааны түүхэнд одоо маш хоёр том гавьяа байгуулсан. Нэгдүгээр нь бол мэдээж энэ олон зуун сая хүнийг үхлээс аварсан ашиг тустай. Шумуулан татуулахгүй бай. Тэгвэл хумхаахгүй байна л гэсэн үг. Гэтэ яаж шумуулан татуулахгүй байх юм бэ? Одоо шумуул ихтэй газраас холдох ч гэдэм үү те маш олон аргууд утаа май тавих ч юм. Одоо орчин үед бол шумуулны цацлаг тосоос ихсүүлэл маш олон хэлбэр аргаар бид нэр сэргийлэх боломжтой болчихж байгаа байхгүй. Хоёрдугаарт энэ хүн анагаах ухаанд ямар одоо нээлт хийсэн бэ гэхээр ямарваа нэгэн одоо халдварт өвчний халдварлах зам гэдгийг олоод нээчвэл тухайн өвчнийг тусахгүй байж болдгийм байна гэдгийг олж нээснээр анагаах ухааны түүхэнд одоо ирээдүйд анагаах ухаан хөгжихэд бас маш том юм хувь нэмэр оруулсан байдаг юм түүхтэй байд юм аа. За, өстой сонирхолтой байлаа, баярлалаа юм чи. За, тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг энд хүрээд өндөрлж байна. За, Батэрд нэмжтэй дахин баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчдаа, алтан гишүүдтэй та бүгдтэй бүгдд нь баярлалаа. За, мөн шин суугуудаа дагаарай. Баяртай.